Бид яагаад бусдын тухай хит их боддог талаар Карл Юнгийн ойлгосон өөр нэг зүйл бий. Энэ нь ихэвчлэн нөгөө хүнтэйгээ огт хамаагүй байдгийг тэр ойлгосон. Энэ нь бид өөрсдийнхөө доторх юунаас зайлсхийж байгаа тухай юм. Таны оюун санаа өөр хэн нэгний тухай бодлоор дүүрэн байх үед та тэднийг байнга шинжилж, тэдний төлөө санаа зовж, эсвэл болсон явдлыг толгойдоо байнга бодож байх үед тэр бодлоодыг та өөр нэг зүйлээс зайлсхийхэд ашиглаж байгаа хэрэг. Таны дотор анхаарал шаардаж буй, гэвч нүүр тулахад хэтэрхий тухгүй байгаа тэр зүйлээс зайлсхийж байна. Магадгүй энэ нь таны ганцаардал байж болох юм. Магадгүй таны айдас, магадгүй таны уй гашуу, уур хилэн, эсвэл ичхүүр. Магадгүй энэ нь та хэн бэ? Амьдралаас юу хүсэж байгаа вэ гэсэн асуулт байж болох юм. Магадгүй бусдын тухай бодлоор оюун санаагаа дүүрэхээ болчихвол мэдрэгдэх тэр хоосон орон зай байж болох юм. Юнгийн хэлснээр бусдын тухай донтолтын бодолтой байх нь ихэвчлэн хамгаалалтын механизм, дефенс механизм болдог байна. Энэ нь өөрийн дотоод ажил руугаа орохгүй байх сатаарал юм. Чин та тэдэнд анхаарал хандуулж байгаа цагт өөртөө анхаарал хандуулах шаардлагагүй болно. Тэднийг тайлах гэж хичээж байгаа цагт өөрийгөө тайлах шаардлагагүй болно гэсэн үг. Үүнийг өөрийгөө шүүмжлэлгүйгээр инэрэнгүй сэтгэлээр ойлгох нь чухал. Та сул дорой эсвэл мунхагтаа үүнийг хийж байгаа биш. Та бага байхдаа өөртөө анхаарал хандуулах нь аюулгүй биш. Эсвэл үнэлэгддэггүй, эсвэл өвдөлт авчирдаг гэж сурсан учраас үүнийг хийж байгаа хэрэг. Магадгүй та хэрэгцээгээ илэрхийлэхэд таныг үл тоомсорлон эсвэл шийтгсэн байж магадгүй. Мэдрэмжээ харуулхад таныг хэтэрхий мэдрэмтгий байна гэж хэлсэн байх. Магадгүй та өөрийгөө батлахыг хичээхэд таныг хувиа хичээгч мэдрүүлсэн байх. Иймээс та бусдад анхаарлаа хандуулж сурсан. Та тэднийг ойлгож, зохицуулж, тэдэнд тааруулж байж л өөрийгөө хэрэгтэй хүн гэж мэдэрч сурсан. Одоо та насанд хүрсэн хүн болсон ч тэр анхны нөхцөл байдал айл эрт өнгөрсөн ч гэлээ энэ хэв маяг хിവэрээ байна. Таны оюун санаа автоматар бусад руу чиглэдэг. Та тэдэнд юу хэрэгтэй вэ? Тэд юу гэж бодож байна вэ? Тэд юу хүсэж байна вэ гэдгийг автоматар боддог атлаа. Яг тийм хэмжээний анхаарлыг өөртөө хизээж хандуулдаггүй. Юнг үүнийг өөрөөсөө тасрах splitting off from the self гэж хэлэх байсан. Түүний ойлголтоор self буюу би өөрөө гэдэг нь таны жинхэнэ мөн чанар. Таны бодит оршихуй. Танд юу хэрэгтэй, юу хүсэж, юу мэдэрч байгааг мэддэг тэр хэсэг юм. Гэвч та үргэлж бусдад анхаарал хандуулах үедээ өөрийн жинхэнэ мөн чанартайгаа холбоо тасардаг байна. Та дотроосоо гадагш биш, гаднаасаа татгшоод чиглэж амьдртаа. Гаднаасаа татгшоод амьдрах нь та үргэлж хариу үйлдэл үзүүлэгч реактив байна гэсэн үг. Та бусдын хийж, хэлж, бодож байгаа зүйлд өөрийн сэтгэл хөдлөлийнхөө хариу үйлдэлийг үзүүлж байна гэсэн үг. Та тэдэнд тулгуурлан өөрийгөө үргэлж засаж байна. Таны сэтгэл санаа тэдний сэтгэл санаанаас хамаардаг. Таны амар амгалан тэдний зөвшөөрлөөс хамаардаг. Таны үн цэнд тэд танд яаж хандаж байгаагаас хамаардаг. Энэ бол мааш тогтворгүй амьдралын хэв маяг. Учир нь та бусад хүмүүсийг хянаж чадахгүй. Та тэдний тухай байнга бодож болно. Та тэднийг төгс ойлгохыг хичээж болно. Та тэдний алхам бүрийг таамаглахыг оролдож болно. Гэсэн ч тэд хийх ёстой зүйлээ л хийнэ. Тэд хэн байхаа л байна. Харин та хизээж таны мэдэл байгаагүй зүйлийг зохицуулах гэж хичээсээр хоцрох болно. Хэрв та зогсвол юу болох байсныг бодож үзэхийг Карл Юнг танаас хүсэх байсан. Хэрв та тэднийг тайлах гэж хичээхээ болвол тэдний юу хэлэх гэсэн, юу бодож байгаа, эсвэл дараа нь юу хийхийг нь донтож бодохоо болвол цаана нь юу үлдэх вэ? Олон хүний хувьд хариулт нь маш тухгүй санагддаг. Цаана нь таны зайлсхийж байсан өөрийн тань self буюу зугтаж байсан мэдрэмжүүд тань, асуухаас айж байсан асуултууд тань үлддэг. Бусдын тухай бодлоор халахвчилж байсан хоосон орон зай, уй гашуу, уур хилэн эсвэл ганцаардал тань үлддэг байна. Энэ бол маш хэцүү зүйл. Ийм л учраас энэ хэм маяг тийм хүчтэй байдаг юм. Учир нь өөртөө нүүр тулах, бусдын тухай донтолтын бодлоор сатааралгүйгээр өөрийн дотоод бодит байдалтайгаа тулгарх нь маш их зориг шаарддаг.
Энэ нь таныг өөрийнхөө тухгүй байдалтай хамт байхыг шаарддаг. Таны зайлсхийж байсан тэр зүйлийг мэдрэхийг шаардна. Гэвч Карл Юнг үнийг л жинхэнэ эрх чөлөөнд хүрэх цорын ганц зам гэж үзэж байсан. Та бусад хүмүүсийн тухай бодолдоо хүч чадлаа өгсөөр байвал эрхчлөөтэй байж чадахгүй. Та зөвхөн өөртөө эргэж харахыг хүссэн үедээ л эрхчлөөтэй болно. Өөртөөгөө хамт байж, өөрийн дотор яг юу байгаатай нүүр тулах үед. Тэнд байгаа зүйл таны бодож байгаа шиг тийм аимшигтай биш. Тэнд байгаа зүйл бол зүгээр л та. Таны мэдрэмжүүд, хэрэгцээ, хүсэл мөрөөдөл, айдас, хүн чанар гээд таны нуух, зохицуулах, эсвэл дарах гэж сурсан тэр бүх хэсгүүд. Та бусдын тухай тэгж их бодхой болж, өөртөө анхаарал хандуулж эхлэх үедээ та яг хэн бэ гэдгээ олж мэдэж эхэлнэ. Хэн байх ёстой гэж бодож байснаа биш. Бусад таныг хэн байлгахыг хүсснийг биш. Харин тэрхүү бүх хүлээлт, дүр эсгэлт, бусдад таалагдах гэсэн оролдлогоодын доорх жинхэнэ өөрийгөө олж мэднэ. Энэ бол Юнгийн хэлээд байсан хувь хүн болон төлөвшөх individuation юм. Нийтлэг хүлээлтээс, гэр бүлээсээ, танд наасан төсөөлөл, тусгалуудаас ялгарч өөрийгөө олох үйл явц. Бусдын тухай бодолдоо тал тийш татагдахын оронд өөрийнхөө төвөөс амьдарч сурах үйл явц. Мөн энэ үйл явц нь анхаарлаа гадагшин түрээслэхээ зогсоож, бусдыг өөрөөсөө илүү сонирхолтой эсвэл чухал болгохоо болохыг шаардна. Өөрийн сониучсан, халамж, оюун санааны эрчим хүчээ дотоод амьдралдаа эргүүлэн авчрахыг шаарддаг. Би нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Энэ нь таныг өөртөө хит автсан эсвэл нарциссист эмгэгтэй бол гэсэн үг биш юм аа. Бусдад санаа тавихаа бол эсвэл тэдний тухай огт битгий бод гэсэн үг биш. Энэ нь тэнцвэрийг олох тухай юм. Та бусдад өгдөг шигээ өөртөө тийм хэмжээний анхаарал хандуулнаа л гэсэн үг. Тэдний хэрэгцээг боддог шигээ өөрийнхөө хэрэгцээг бодно гэсэн үг. Та өөрийгөө донтолтын бодлын эргүүлэгт орохоос өмнө барьж авч сурна. Заримдаа та тэр замаар бүр орох ч үгүй бол. Учир нь танд сонголт байгаа гэдгийг илүү сайн ухамсарладаг болсон байна. Карл Юнг бас тэрхүү донтолтын бодол таны төлөө юу хийх гээд байгааг ойлгох нь тустай гэж хэлэх байсан. Энэ нь ямар хэрэгцээг хангаж байгаа вэ? Энэ нь ямар зорилготой байгаа вэ? Зарим хүмүүсийн хувьд бусдын тухай бодох нь сэтгэлийн холбоотой байгаагаа мэдрэх арга юм. Хэрв та тэднийг тайлж мэдэж, тааварлаж, төгс ойлгож чадвал магадгүй та үр дүнг нь хянаж чадах юм шиг санагдана. Бусад хүмүүсийн хувьд хэн нэгний тухай бодох нь уй гашуугаас зайлсхийх арга болдог. Тэдний тухай бодож, тэдэнтэй ярилцаж байна гэж төсөөлж, тэдний талаар найдвар тээж байгаа цагт та харилцаа дууссан эсвэл тэд таны хэрэгцээг хангаж чадахгүй байгаа гэсэн бодит байдалтай нүүр тулах шаардлагагүй болно. Тэрхүү донтолтын бодол таны төлөө юу ч хийж байсан хамаагүй. Түүний цаана магадгүй хууль ёсны бодит хэрэгцээ байгаа. Сэтгэлийн холбоо тогтоох, хяналттай байх, тайтгарал, эсвэл найдварын хэрэгцээ байж болно. Тэр хэрэгцээ анхаарал шаардаж байгаа. Гэвч өөр хүний тухай донтож бодох нь тэр хэрэгцээг бодитоор хангаж чадахгүй. Энэ нь зүгээр л хэрэгцээгээ хангаж байгаа мэт хуурамч мэдрэмжийг л төрүүлдэг. Бодит холбоо нь хүмүүс байхгүй байхад тэдний тухай бодохоос биш. Харин тэдэнтэй хамт байх үед байгаагаараа өөрөөрөө байхаас ирдэг. Бодит хяналт нь бусдыг оюун санааны анхаарлаар хянах гэж оролдохоос биш. Харин өөрийн хариу үйлдэл болон сонголтоо зохицуулж сурахаас ирдэг. Бодит тайлгарл нь оюун санаагаа өөр хэн нэгнээр дүүрэхээс биш. Харин өөртөө инэрэнгүй хандхаас ирдэг. Тиймээс дадлагын нэг хэсэг нь бусдын тухай бодож, донтох, замаар хэрэгцээгээ хангах гэж оролдохын оронд өөрийн хэрэгцээгээ шууд хангаж сурах явдал юм. Хэрв та ганцаардаж байвал гараад хүмүүстэй уулз. Хэрвээ холбоо тогтоох шаардлагатай бол хэн нэгэнтэй хамт өөрийнхөөрөө байгаагаараа л бай. Хэрв тайтгарал хэрэгтэй бол өөрийгөө тайтгаруул. Хэрв хяналт хэрэгтэй бол өөрийнхөө мэдэл байгаа зүйл дээр буюу тэднийх биш, өөрийнхөө бодол, үйлдэл дээр төвлөр. Энэ бол маш хэцүү ажил. Энэ нь хэн нэгний тухай байнга бодох замаар бий болгосон тэрхий хосон төсөөлөл дотор амьдрахын оронд бодит байдалтайгаа нүүр тулахыг шаарддаг. Энэ нь бусдын тухай оюун санааны эргүүлгээр дамжуулан мэдрэмжээсээ зогтохын оронд мэдрэмжээ мэдрэхийг шаарддаг.
Гэвч Карл Юнг ийм төрлийн шударга зан бодит байдалтай шууд харьцах явдал нь сэтгэл зүйг хангааж өсгөхөд тусалдаг гэж итгэдэг. Та хий хоосон төсөөлөл дотор эдгэрч чадахгүй. Та өөрөөсөө зүхтаж байхдаа өсөж чадахгүй. Та бодиттой байж, байгаагаараа байж, яг юу байгаатайгаа нүүр тулахыг хүсэх ёстой. Та бусдын тухай тэгж их бодгоо болж, өөртөө эргэж харах үед тэнд байгаа зүйл бол ихэвчлэн олон зүйлийн холимог байдаг. Зарим нь үсгэлэнтэй, зарим нь өвдөлттэй, зарим нь ойлгомжгүй, зарим нь тодорхой. Гэвч энэ бүхэн таны л мэдрэмж. Энэ бүхэн боддоор оршиж байгаа. Энэ бүхэн таны анхаарлыг хүртэх эрхтэй. Таны баяр баясгалан анхаарал шаардаж байна. Таны уй гашуу анхаарал шаардаж байна. Таны уур хилэн анхаарал шаардаж байна. Таны хүсэл тэмүүлэл анхаарал шаардаж байна. Тэдний зөвшөөрөл, тэдний баталгаа эсвэл тэдний ойлголт биш. Харин таних. Та өөрийгөө харах ёстой цорын ганц хүн юм. Та өөрийнхөө туршлага, мэдрэмжийг батлах ёстой цорын ганц хүн юм. Та өөрийн амьдралдаа өөрийнхөө байгаагаараа байх ёстой цорын ганц хүн юм. Та оюун санааны бүх эрчим хүчийг өөр хүнд өгч байхдаа үүнийг хийж чадахгүй. Та түүнийг эргүүлэн авчрах ёстой. Анхаарлаа эргүүлэн олж авах хэрэгтэй. Та өөрийгөө сонгох ёстой. Карл Юнг өөртөөгөө тогтоосон харилцааг хамгийн чухал харилцаа гэж ярихдаа үүнийг л хэлсэн юм. Энэ нь та хувиа хичээсэн, эсвэл тусгаарлагдсан, хинтээч ярилцахгүй байх тухай гэсэн үг биш ээ. Харин хэрв та өөртөөгөө харилцаагүй бол, өөрийгөө мэдгүй бол, өөртөө байгаагаараа байхыг зөвшөөрч чадаагүй бол та өөр хэн нэгэнтэй боддоор хамт байж чадахгүй. Та зүгээр л тэдэнд тусгасан өөрийнхөө тусгалыг л олж харах болно. Та зүгээр л тэдний тухай байнга бодно. Та яагаад ийм их туйлдаж хоосон мэдрэмж мэдрээд байгаагаа гайхангаа хүч чадлаа бусдад өгсөөр л байх болно. Тиймээс өнөөш нь үргэлжлүүлэн амарч байхдаа өөртөөгөө хамт байх дадлага хийгээрэй. Таны оюун санаа өөр хэн нэгэн рүү очихыг хүсэх үед түүнийгээ анзаарч зөөлнөр инэрэнгүйгээр өөртөө мөн амьсгалдаа бие махбоддоо яг одоо юу мэдэрч байгаадаа эргүүлэн авчир. Эхэндээ энэ нь маш тохгүй байна. Зүгээрээ та юу мэдэрч байгаагаа мэдэхгүй байвал бас л зүгээр. Өөртөөгөө хамт байх нь гуниг ганцаардал эсвэл айцыг авчирвал тэр нь ч бас зүгээр. Тэр мэдрэмжүүд байж болно. Тэд бол хүн байхын нэг л хэсэг бөгөөд тэдэнд таны зүхталт биш, харин инрэл хайр, анхаарал хэрэгтэй. Дадлага бол зүгээр л энд байх. Өөртөө байгаагаараа байх. Тэдний тухай бодгоо болж өөрийгөө мэдэрч эхлэх явдал юм. Өөрийн амьд байгаагаа, өөрийн оршихуйгаа, өөрийн үн цэнээ мэдрэх явдал. Энэ нь тэд юу гэж бодох, эсвэл юу хийхээс хамаарахгүй. Та бол үн цэнтэй хүн. Та бусдыг хэр сайн ойлгож байгаагаасаа болж биш. Тэдний тухай хэр их бодож байгаагаасаа болж биш. Харин та оршиж байгаа учраас л үн цэнтэй юм. Учир нь та өөрийн анхаарал, халамжийг хүртэх эрхтэй хүн юм. Өнөөш нь үүнийг сэтгэлдээ шингээ. Үүнд итгэж эхэл. Та өөрийн анхаарлыг хүртэхийн тулд ямар нэг зүйл хийж авьяа байгуулах албагүй, мөн шаардлагагүй. Та өөрийн халамжийг хүртэхийн тулд төгс байх ч албагүй. Та зүгээр л өөртөөгөө хамт энд байхыг хүсэхэд л хангалттай. Энэ л хангалттай. Үнэн дээр энэ л бүх зүйл юм шүү. Зүгээр л амар. Зүгээр л амьсгал. Хэсэг хугацаанд зүгээр л өөртөөгөө хамт бай. Бусдын тухай бодлоод хүлээж болно. Өнөөш нь та өөртөөгөө хамт байна. Та байх ёстой газраа яг энэ хүчит байна.